Улсын хурлаас гарч байгаа тогтоол шийдвэрүүдийн биелэлээр бид нар зайлшгүй хяналт тавьж явахгүй болохгүй. Хамгийн гол хаяад байгаа зүйл маань энэ шүү дээ. Тийм болохоор энэ банк ороноос гарч байгаа тогтоолыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл хууль тогтоолоор үүрэг чиглэл болгосон улсын хурлын шийдвэрүүд дээр биелэлтийг танилцах гэдэг шүү дээ. Нэгдүгээрт энэ сая би тодорхой хариулт бус гишүүдийн асууснаас авсангүй юу гэж ойлгоод байна. Зөвхөн төрийн байгуулалтын байнгын хорооноос гарч байгаа тогтоол шийдвэрүүд үү? Эсвэл энэ тогтоол дээр зааснаар улсын хурлын шийдвэрүүд гэж байгаа шүү дээ. Бүх салбарууд. Одоо жишээ нь хөдөө аж ахуйн байгаль орчин хөдөө аж ахуйн байнгын ороон дээр миний мэдэх ажлын хэсгийг ахалж агаад гаргасан 2-3 шийдвэр засгийн газар дээр очиод усан дайсан чулуун мэт халуулсан. Энийг тэр хяналт шалгалтын асуудал эрхэлсэн тухайн үеийн сайдаас нь асуугаад мэдэхгүй. Ийм байдалтай байгаа байхгүй. Тийм болохоор энэ дээр нэгдүгээр асуулт бол энэ нийт байнгын ороодын ерөн салбар дундын энэ том хэмжээнд ажиллах юм боломж олцоо байна уу? Эндгээр ингэж ажиллах юм байгаа үстэй гэдгийг бол асуух гэдэг. Ингэж ажиллах шаардлага байгаа гэдэг. Хоёрдугаарт энэ байнгын ороон дээр их хурлын шийдвэрийн биелэлт гэдэг дотор чинь байнгын орооны тогтоол шийдвэрүүд орж байгаа юу? За энийг бол бас нэг жоохон тодруулах хэрэгтэй байна. Тий. Удирдамжиндаа эсвэл оруулдаг юм уу? Энийг бас нэлээд жоохон тодруулах хэрэгтэй байна. Гуравдугаарт энд хуульчид ерөөсөө харагдахгүй байгаа даа. Баярбаатар Зодбохоор ундрам шижир гишүүн байна, ариун заяа гишүүд байна. Эндээс хуульч та Алтан гэрэл орцсон уу? За бас нэг ганц нэг хуульчтай оруулсан зүйтэй байхаа гэсэн ийм л 3 санал байна тий. За.